Hi. Бирлээ. Шинэ камераар бишиж үзэж гин илүү дээр байна уу? Нөгөө шин дээр байна уу? Just let me know. Гэхдээ ер нь бол хоёулангийн нийлжлэл хэрэглэх байх гэж бодож байна. Anyways. Би өчтөр яг бүтэн өдөр чинь салонд өнгөрөөсөн байхгүй юу? Тэгэд салонд яг ингээд тэр чинь ингээд хүн гар марн завгүй дээ хумсумсаа анслуулаад ингээд сууж байгаа штий. Тэгэнгუთ ингээд элдв 7 юм ингээд бодогддог юм л та. Та нар тэгдэг үг мэдэхгүй байна. Уул нь бол relax хийх гэж очиж байгаа штий. Гэтэл би ингээ юм янз бүрийн юм бодож суучдаг байхгүй юу? Ер нь who the fuck invented this гэж бодогцсон. Тэгээд ингээд одоо чинь хин ер нь анх хумс будгыг дээ зохион бүтээсэн. Хин ер нь сормоос зохион бүтээсэн. Like гарал үүсэл нь юу юм те? I want to give them a kiss. Whoever invented gel nails needs to get their pussy ate. Not by me, but just in general. I want to give them a big fat kiss. Because look at my lashes, bitch. Хэдүүлээ өнөөдөр миний хийлгсэн үйлчлэгээ болон гарал үүслийнх нь яри. Намайг Instagram дээр дагдаг хүмүүс ивэл намайг Instagram дээрээ салон ревю хийдэг гэдгийг мэдж байгаа х. Тэгээ салон одоо яг тэрний гарал үүсэл нь яасан бэ гэхээр миний яг очдог, тогтмол очиж үйлчлүүлдэг байсан газрын тогтмол очиж үйлчлүүлдэг байсан мастерууд ажлаасаа гараад тэг яг одоо юу гэдгийг оюутан байжгаад салонд ингээд ажиллаж хаасл хийдэг байсан бол сургуулаа төгсөөд яг мэргэжлэрээ ажиллахаар болоод одоо тэрийг хийхэ болцсон гэх юм уу хүмүүс байгаа хгүй юу. Тэнгууд нөө миний байнга очдөөсөн хүмүүс байха болцсон. Тэг би ингээд очих газаргүй болчих жоохгүй юу. Тэгээд яг ингээд тогтмол очдог газрынхаа эрэлд гараад янз бүрийн очиж үзээгөө салуунуудаараа ороод тэднийг ингээ ревю хийдэг тийм story series баггүй юу. Тэгсэн чинь өчтөр би шин дуртай салон олж шиг болсон. Хотын төвд Выставкийн хажууд байдаг May Beauty Park гэдэг байгаа. Тэр газар болохоор нэлээд fancy. Тэгээд нэлээд үнэтэй юм билээ. Гэхдээ үнэндээ таарсан гоё үйлчлэгээ үзүүл юм лээ. I really liked it actually. Look at my nails. My toes are even prettier. But no free toes on here. Хумсаа анслуулсан, хөлийн хумсаа анслуулсан. Тэгээ сормоос хийлгээд хөмсгөндөө юм хийлгсэн. Тэгээ бодож исэн чинь ухаж үзлээ л дээ. Тэгсэн чинь манай эртний өмнөх баг 4000 жилийн өмнө заяа. Манай эртний өмнөх штэ. Яг гарал үүс нь ихсэн юм байна л да. Тэгээ гарал үүслийнхэн хувьд болохоор Египт, Хятад, тэгээ Бабилоноос ер нь бол гаралтай дээ. Яг Египтээс ер нь бол хамгийн түрүүлж гарал үүс нь одоо хөгжил нь хийсэн гэж ярьд юм билээ. Фараон болон тэгээ хаттууд нь одоо нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл одоо тэгээ юу гэдэг статус тэр зүйлээ доош ахнараа илэрхийлдэг нэг тийм химжигдэхүүн байсан юм байна л да. Тэгэхээр одоо юу гэдэг гар хөлн гоё те нүр царайн гоё өснө гоё ингээд ийм хүмүүс бол ингээд нийгэмд одоо өндөр статустай байдаг гэдгийг одоо илтгэдэг байсан. Гэтэл яг хумсны будгийг бол хятадууд зохион бүтээсэн юм байна. Тэр үед болохоор ингээд янз бүрийн байгалийн тос мос те тэр тосондоо ингээд юу цэцэг мэцэг бутлаа тийм өнгөтэй жимс ингэж будаг ихтэй цэцэг болон будаг ихтэй жимс ингэж буталж одоо тосондоо шингээж агаад хуруугаа ингээд дүүрэнгууд тэрнийх нь одоо юм тинт ягаавтар улаан өнгийн тинт ингээ хумсанд нь ордог. Тэгээд яг ингэж улаан өнгөөр хийсэн юм ээ л да. Будаг бол манай эртний өмнөх 3000 одоо онд Хятадд хумсын будыг дэлгэрч эхэлсэн. Хаан хаттууд нь алтан болон мөнгөлөг ийм металлик өнгөөр хумсаа буддаг гэсэн гинэ. I knew I was a royal bitch because I love silver chrome. You know. Тэрнээсээ дараа нь ер нь бол улаан болж солигдсон юм аа. Тренд гэж ярьдэн шүү дээ. Тухайн үеийн тренд болохоор алтан мөнгөлөг байж байгаа. Тэгээд улаан болж солигдсон юм байна л та. Гэлэн мудаг болохоор 1980 онд анх Америкт үүссэн юм байна л та. Тэгээд анх гарч ирж байхдаа илүү удаан тогтцтой энэ төргээд ярьж исэн чинь нүг хатга процессд нь жоох асуудал үүсээд хүмүүсээс яг сайн хэрэгжилж чадахгүй байжгаад зах зээлээсээ татагдсан байжгаад 90 онд буцаа гарч ирсэн юм байна л та. 90 онд буцаж гарч ирээд тэгээд
нэг айхтар дэлгэрч түгээмэл болоогүй байжгаад 2000 оны дундаас late 2010s I think 2010 он хавцаа яг гээлэн бодоо ингээ бүх улсад яг internationally дэлгэрч эхэлсэн л болж таарч юм. Тэгээ одоо ч гэсэндээ гэлэн бодог одоо ч гэсэн гээлэн бодоо ингээд яг хамгийн одоо түгээмэл маникюрын хэрэгсэл болсон байгаа шүү дээ. Зүгээр энгийн хумсны лак ашиглаад 7 хоног болол нөгөөх нь хуйлраал арилаал нөгөөдгөө ацтоноор арилгаал дахиад шинээр боддгоос одоо бол гээлэн бодолтой хийлгээл сар хугацаанд одоо 21 хоногоос 28 хоног тэрийг зүгээр ингээл яваал тэгэл хумс нь ургангуу шинээр бодулдаг болцсон шүү дээ. Гоо сайхны одоо үйлчилгээ чинь бол яг necessity буюу яг анхлан хэрэглээ юу гэвэл үгүй шүү дээ. Тансаг хэрэглээ баггүй юу? Тэгэхээр угаасаа л анханасаа л тансаг хэрэглээ байсан юм байна л да. Гэтний Бабилонд болохоор дайчид буюу одоо дайнд оролцож байгаа цэрэг болон жанжид одоо ингэж хараар буддаг байсан юм байна л да. Тэгээ хараар будахаас гадна одоо нийгмийн статусаас нь хамаарат хумсныхаа үзүүр тийм төмөр эсвэл алтлаг ч юм уу тийм юм төөс одоо чимэглэл гэх юм уу нэг юм зэвсэгч гэх юм уу тийм юм бас хэрэгэлдэг байсан юм байна. Энэтхэгт бас ингээд хумс болон хурууны үзүүрээ хэн агаараа буддаг. Грект болохоор яанаар буддаг байсан юм байна. Interesting. 1800-аад онд педикюр өөрөө тийм эмчилгээний одоо үйл байсан юм байна л да. Хөлний тэг яг ингээд одоо surgical буюу одоо мис заслын гэж бүр категорид ордог байсан юм байна. Тэгээд 1900 оноос ер нь бол яг ингээд гоо сайхны категори руу шилжиж байгаа юм байна л да. Тэгсэн чинь тухайн үед бол өнгөнд нь бодгонд нь бол нэг айхтар ач холбогдол өгдөггүй байсан юм 1900 оны ихээр зурагт маань өнгөд болоод эхэлсэн шүү дээ тий. Яг өнгөд болж эхэлсэн чинь педикюр болон маникюрын өнгөнд нь амар ач холбогдол өгдөг болсон. Тэг яг ингээд янз янзын өнгө дэлгэрээд хөлийн хумс болон гарын хумсныхаа өнгөнд аягүй ач холбогдол өгдөг болоод тэг мэдээж тэр үед чинь movie stars гэдэг чинь амар юм нөлөө бүхий хүмүүс байгаа штэ. Тэгээд одоо нэг эмэгтэй жүжигчин тэг хумсаа нэг өнгөөр бодсон байлаа гэж бодоход тэр нь шууд ингээд тренд болоод тухайн юм бүсгүүжүүл ингээд шууралтаал тэг адилхан өнгөтэй хумстай байдаг ч юм уу. Тийм байдлаар ингээд гоё дэлгэрч хөгжижсэн юм байна. It's interesting. Сормос харин it's a different story. Цэник дуусж гин камер солиодох юм. Би камер цэник дуусчлаа. Which is crazy. I've been yapping here for an hour. 100% үнэн гэж бас боддгоо. It's just kind of a story. Би нэг хаана явж байдлаа уншиж байсан. Яг гарал үүсэл нь бол яг Египтээс бас гаралтай юм лээ. Egypt fucking eats. She chomps. Actually Египтээс ер нь ихэнх гоо сайхны зүйлс болон treatments хэрэглэгдэхүүн энэ төр бол яг хятад болон Египтээс л гаралтай. Би нэмлээ ихэнх нь. So Egypt and China, they be eating. They're that girls. They're like two pretty best friends. Honestly. Эртний Египтэд яг уу нүдэ аявих боддог байсан. Тэгээд нүдэ бодохдаа одоо Египтчүүдийн хэрэгэлдэг байсан нүдний бодг нь сормоосондоос ингээд texture өгөөд тэгээд тэр нь ингээд уртсгадаг эффекттэй. Дээрээс нь ингээд харлуулад тэгээд хөмсөг болоос сормоосаа тэнтлэж одоо өнгө оролдог гэсэн гэж аахгүй. Дээр үед одоо манай эртнээс өмнөх 2500 3000 онд нүдэндээ ашигладаг байсан будаг нь давхар бактери устгагчийн одоо үүрэг гүйцэтгэдэг байсан. Ягаад гэхээр Египт ч нөгөө нэг илстэй цүл газар штэ. Тэгээ цүл газар юм ч мэдээж одоо илсэн хийсэн те тэгэл ингээд салхинд илсэн хийсээд нүд мөдөр нь ордог байсан ч юм уу. Ромын эмэгтэйчүүд илүү урт сормостой болох гэж одоо илүү урт сормостой байхыг одоо илүү гоё үзэсгэлэнтэй гэдэг одоо тухайн үеийн beauty trend нь тийм байсан юм уу хаашийн. I don't know. We're all just fucking girls. You know, we're just girls. Манай эртний өмнөх байна уу 2025 он байна уу? We all just like beauty trends. Honestly. Миний нэг уншсан нийтлэл дээр ингээд биеэ үнэлэгч хамгийн эртний мэргэжил болох биеийн үнэлэгчнэр ингээд сормосыг зохион бүтээжсэн гэж ярьж байсан. I don't know if it's true or not. Гэхдээ that one really stuck with me. Би бүр ингээд тэрийг анх уншчихад айл дээр үед уншчихсан байхгүй. Тэгээд уншичаад
make sense гэж бодож исэн. Бие үнэлэгч нар эр бэлгийн хийсэн нүд рүүгээ оруулахаар have you ever gotten cum in your eye? Bestie. That shit stings. Нүдээ хамгаалах зорилготой Cumbrellas гэж анх хийж исэн гэж ярьжсэн тэр нийтлэлээр. Гэтэ бодоод үзэнгууд тэр арай л ийм Cumbrellas. Listen, umbrella зохион бүтээгдсэн байсан цаг гэдэг чинь амар орчин үеийн цаг байгаа байхгүй юу? Тэгмэд Cumbrellas гэдэг байсан гэж байгаа. Тэгээд яг ингээд нүдэн дээрээ одоо яг тэр sperm яг нүд рүү орохоос хамгаалах зорилготойгоор тийм сормоос ингээд ашигладаг байсан гэж байгаа байхгүй. Гэтэл эртний Египтэд бол сормоос бол байсан гэж байгаа. Тэгэхээр зөв миний ойлгосноор тэр одоо орчин үеийн Cumbrellas гэдэг тэр зүйлийг зохион бүтээсэн хүн зүгээр одоо арай боловсронгуй version-ын зохион бүтээсэн юм гэж бодож байгаа. Because that doesn't make sense. Тэрнээс өмнө сормоос байгаагүй юу? I don't believe you. I don't think so. I don't know. I might be lying out of my ass. Honestly, би худлаа ярьж магадгүй. I don't know, guys. Би яг ингээд цээжээрээ амар олон нийтлэл уншаад тэг ерөнхий ингээл хураангуйлал ингээл та нарт ярьж өгчлээ л та. Иймэрхүү яг ийм origins ярьдаг. Гэхдээ яг хуу ингээл юмны гарал үүслийн тухай ярьж байгаа гэж байгаа ч гэсэндээ яг тийм ийм өг төгтэн ингээл яг ийм амар судалгааны ажил хийгээл ингээл албан ёсны хиллэг ашиглаад ингээл телевизийн нэвтрүүл шиг бод бэлдэх ямар нэг хүсэл байсангүй. I just want to yap, you know. Энэ яг therapy-ний надад зааж өгсөн юм болж тараад байгаа хгүй яг ямар нэг асуудал үүсгэхэд уус өрний үлээ гэж ингэж угаасаа юм боддог юм дадал болцсон. So yeah, sabatarara, all the YouTuber shit, and stay bad.